За юу цаана ойр бүр бичлэгээр авалцаагүй юм байна. Сүүлд 8 юм уу 9 хоногийн өмнө баг бичлэг хийсэн байна. Тэгээд нэг бичлэг оруулъя гэж бас бодлоо. Одоо нэг арай илүү итэх барыг гэсэн бас нэг хүсэл бол байна. Тэгээд ингээд эхлэе да. Яг өнөөдрийн ярих юм маань гэвэл ингээд нөгөө нэг мөрийн гээд нөгөө нэг юу байгаа шүү дээ. Ингээд вебтуны нөгөө нэг юу гэдэг лээ. Нэг тийм жанр байгаа шүү дээ. Тэрхүү жанрын талаар ярьж өгье. Гэхдээ энэ удаа бид нэр чөтгөрийн шашин гэдэг тэрхүү жанраарс эхэлнэ. Чөтгөрийн шашин гэдэг. Гэхдээ яг үндэ бүтэн нэрсэн тэнгэрлэг чөтгөрийн шашин гэдэг хөхгүй ууг нь вебтунүүд дээр уг нь тэгж яригдтiin. Тэгээд голоос нь ямар учиртай яадаг матг гэдэг ойлгоно дөө. Энэ бичлэг нэлээд богинохон бичлэг болно гэдгийг бас сануулгад таатай. Тэгээд тэнгэрлэг чөтгөрийн шашин машин гэдэг. За. Эхнийх нь болохоор зэрэг мэдээж хэрэг нөгөө нэг тэрүүн хамб гэдэг зүйл ч байгаа даахгүй. Яг уу бас нэг хамбын талаарх нэг жоохон задланг би нэг сүлд нэг жоохон ярьж өгье. Тэгээд ер нь бол чөтгөрийн шашны хамгийн дээд талд хамгийн эрх мэдэлтэй он бол яг тэр хамб гэдэг нөхдүүд. Тэгээ хамбын доор тэгэхэд янз бүрийн овгийн ахлагч нар эсвэл бүлгийн ингээд удирдагч нар л байдаг хөхгүй. Гэхдээ нэг ер нь бол чөтгөрийн шашны ингээд дүрслэхдээ нэг хоёр өөр төрлөөр ингээд дүрсэлдэг байхгүй юу. Яг уу хамгийн ойлгомжтой гэвэл ер нь бол тэ ингээд бүлгүүд, овууд ингээ хоорондоо нийлээд энэ хүн ингээ чөтгөрийн шашин гэх энэхүү шашин ингээд байгуулдаг байхгүй юу. Уг нь бол тэгээд нэг яг тэнгэрлэн чөтгөр гэдэг нэг зүйл өөр нэг баачка зөвөр өөрийнхөө зөвшөлтүүлсэн л нэг тийм сони юу байхгүй юу. Нэг үндэ бол нэг тийм ойлгохтой юу бол биш л дээ. Ямар ч тач нэг тийм овог бүлгүүд нийлсэн нэг тийм бас нэг мэдэхгүй ястай нэр би ойлгохгүй нэг чөтгөрийн шашныг нэг арайч яд нэг ойлгож ийн бүр сайн ойлгож өгөхгүй л. За ер нь бол дүрслэхтэй нэг хоёр төлөөр дүрслэн. Эхнийх нь болохоор зэрэг нөгөө нэг зүгээр л тэ ямар ч зохион байгуулалт, ямар ч тийм төлөвлөгөө, тактик тэ ингээд давхар нөгөө нэг ингээд анги давхарга гэх юм уу? Эсвэл шатлбар гэх үү? Нэг тийм юмгүйгээр тэ зүгээр тэнгэрлэг чөтгөр тэгээд түүний доотлох хүмүүс гэсэн нэг тийм хоёрхан төрөлд хуваагддаг тийм гарууд маягаар дүрсэлдэг байхгүй юу? Ер нь бол эднэр бол зүгээр ингээд тэ ямар ч юугүй зүгээр л ингээл хэрэг төвөг тариал явж идэг тийм нөхдүүд тоххой нэг тийм ойлгохтоос юу бас биш л дээ. Дараа яг уу энэ нөхдүүд болохоор зэрэг нөгөө нэг арай илүү нөгөө нэг хүн алж иж арай илүү хүчрхчдэг чадвартай байдаг хөөхгүй. Нэг тийм техник тэ эсвэл нэг тийм юмнууд байдаг хөөхгүй. Стил мэскэлтэй байдیں۔ Эднэр зүгээр хүн алах дээр л тулгуурсан нөхдүүд ямар ч тийм энэ тэрэн байхгүй зүгээр л нэг зэрлэгүүд хөөхгүй. Яг зэрлэг маягаар дүрсэлдэг нь энэ учиртай. За мэдээж хэрэг ойлгомжтой зэрлэг маягаар ингээд дүрслэн. За дараа яг ингээд боловсронгуй буюу үе шатлбар дараалал тэ янз бүрийн юутай овгийн тогтолцоо, бүлгийн тогтолцоо тэ хамбын доотоотлын хүмүүс тэ хүчрхэг овгууд, жижиг бүлгэмүүд, том бүлгүүд гээл тэднэрээр ер нь бол ингээд хуваагдсан нэг тийм анги шатлбартай ер нь бол тиймэр арай л боловсронгуй соёлтцсан гарууд гэх юм уу. Яг хаа тэгээд бас сургууль мургуултай. Яг сургуулийн талаархыг бол хамгийн сайн хүмүүсийн мэддэг нь бол нано машин байх. Нано машин юу нь бол баг хамгийн сайн мэддэг нь бол монголчуудын хамгийн сайн мэддэг нь бол нано машин байх. Гэхдээ яг мөрөмтэй холбоотой бас нэг бичлэг хийн. Гэхдээ тэрэн дээр зөвхөн мөрөм гардаг вебтунуудыг дурднаа гэдгийг сануулчих. Тим нэг бичлэг оруулнаа. Эднэр нь өөр ингээд тэ ингээд хар талын бүлэг, цагаан талын бүлэг, ортодокси босмос эсвэл тэ нөгөө нэг улс тэ нөгөө нэг төр тэр гаруудтайгаа юу нь зөвөр ингээд харилцаатай тэ ингээд янз бүрийн гэрээ контакт хийдэг тим ингээд арай л боловсронгуй соёлцсон гарууд тахгүй. Тим маягаар ингээд дүрсэлтийн. Ер нь бол ийм хоёрхан нөхцлөөр ер нь бол дүрсэлдэг. Чөтгөрийн шашныхны нэг иймэрхүү байдлаар ер нь бол дүрсэлдэг байгаа. Тэгээд мэдээж хэрэг чөтгөрийн шашин дотор хүртэл цагтаа хүртэл байдгийн уг нь цагтаа хүртэл байдаг энэ боловсронгууд нь. Гэхдээ яг нано машин дээр болохоор зэрэг гарлуу гараагүй л би энийг сайн санахгүй байна. Нано машин уншаагүй нэлээд удаж чинь дахин нэг давтаж унших шаардлагатай болсон юм байна. Яг энэ арай өөр нэг нано машины өөр л зураг байгаа юм л та. Яг тэр цагдаатай нь холбоогүй зүгээр л тийм ийм зураг олдсон л энэ аахгүй. За тэгээд мэдээж хэрэг
эдгээр хүндлэл хүлээдэг. Ингээд нэг хүндэлдэг те хичнээн те ингээд юу байсан ч гэсэндээ шууд үгийн зүрхөө шууд нэг арайч алдчихдаг байхгүй юу? Арайч алдчихдаг. Тэр нөгөө барбарик нөгөө зэрсгүүд гар утсан бол зөв шууд хамаа намаагүй алдчихдаг гараад байхгүй. Тэрүүгээр бас хөрхий ялгаар болж байгаамаа. Би яг ингээд арай илүү нарийн төвхтөд тайлбарлаж өгч байгаа. Тэгээд чөтгөрийн шашны те ингээд тэнгэрлэг чөтгөр гэдэг нөхөр бол ингээд энэ шашныг байгуулсан те хамгийн хүчрэхэг нь гэж хэлж болох түүхэнд нь яг хуу хамбуудын талаар гэж хэлэхэд бол яг хуу хамбуудын талаар гэж хэлэхэд жоохон эвгүүлтэй яг хуу та нарт яг энэ талаар бол хэлнэ гэдэг нэг жоохон инээдтэй санагдчихна. Зүгээр те тэнгэрлэг чөтгөртэй ингээд янз бүрийн өөрийнхөө өвийг үлдээсэн байдаг байхгүй юу? Дээрээс нь нэг юм сануулчих. Тэнгэрлэг чөтгөр мөтгөр эсвэл шашны хамб эмгтэй жиж болдог. Зүгээр зохиолчин ингээд те хүсэл баггүй тэр чинь зүгээр зохиолчин ингээд хүсэл нөхгүй зүгээр. Эсвэл эмгтэй дүргийсэн чамаагүй эсвэл хамбан байна уу тэнгэрлэг чөтгөр нь хамаагүй зүгээр зохиолчл хүснээр л хийдэг гэдэг. Тэгээд нэг юм сануулчих. Хамб те энэ чөтгөрийн шашны тэрүүн хамб гэдэг энэ нөхөр бол зүгээр дараачийн те тэнгэрлэг чөтгөр төрхийгтэй дараачийн ингээд тэнгэрлэг чөтгөр гарч ирэхийг ингээд хүлээгээд суудлыг энэ зүгээр ингээд сууждаг хгүй зүгээр ингээд орлож идэг нэг төв зургийн орлогч маягийн гарууд хгүй ухта бол шашныхаа ягуугаар бол яг энэ жоохон муухайгаар хэлж байгаа гэсэндээ яг үнд бол энэ үнэлтэй тэд нар зүгээр л суудлыг нь төв зуртаа харах хэвээр яг чөтгөрийн ингээд те нөгөө нэг тэр тэнгэрлэг чөтгөрийн яаж ингээд те ингээд өв залгамжлагч дараагийн чөтгөрийн ингээд те шашны тэргүүн бэ гэдгийг хэрхэн яаж мэдэх вэ? Маш амархан. Нөгөө нэг тэнгэрлэг чөтгөрийн нөгөө нэг тулааны техник эсвэл нөгөө зэвсэг өвн нөхгүй. Тэд нарыг олсон хүн дараагийн тэнгэрлэг чөтгөр болдог байхгүй. Тэгээд бас нэг сонирхолтой баримтыг хэлж өгье. Одоо манай нано машин гэх энэ хүү зохиолын маань энэ хүү алтартай зохиолын маань ер нь бол өнгөрсөн үе буюу яг хамгийн анхны тэнгэрлэг чөтгөрийн талаар гарч буй ингээд Бептон бол байгаа. Яг уу нэг жил мэлийн өмнө илүү нэг хагас жил мэлийн ч өмнө илүү гараад эхэлсэн. Ер нь бол нэг энэ нөхрийн талаар бол гарч эхэлсэн байдаг байгаа. Яг уу нэг тийм бас тийм алдартай болоод байгаа юм бол байгаа хэсийг бол мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тач бол нано машин дээр уг нь бол их дэжгүй гардаг л та. Энэ цана мэрийг нь харалт. Нилийн дэжгүй байгаад даанч одоо энийг хартаа. Яг төсөл байна. Гэхдээ арай л биш ээ. Яг залуул юм да тий. Тийм залуулын арай илүү залуу байгаа юм байна гэж бодоод бас нэг жоохон арай өөр өнцгөөс харсан дээр ах. За миний тайлбарыг үл нэг жоохон иймэрхүү. Яг би нэг тийм амар гүнзгий ингээд те бүр амар ингээл тэр авах тийм авах гэдэг гэж хэлж өгөхгүй байгааз. Уусаа нөгөө зохиолч нь ингээд хамаа намаагүй овууд ингээд зохиогоод байгаа юм шиг мэдрэмж төрөд тийм агийн чөтгөрийн шиштэй холбоотой юм юунуудыг үзэхэр зэрэг нөгөө нэг овгийн тогтолцоотой баахан гарууд ээжснаа ингээд хамгийн хүчрэх 6 ов муу гэд нано машин дээр анх чинь тэгэж гарч ирсэн нэ арай өөр бас тийм юм харахаар зэрэг 6 бүлэг болов ш 7-8 бүлэг болж болцсон ахмад махмад гэдэг гарууд байхгүй 16 тэнгэрлэг чөтгөр үлээ нэг тийм юм тэртээ нэг юм гарч ирээд харин зэрэг тэгэл ер нь бол төөрч авахгүй ер нь бол энэ мөрийн гэдэг энэ төрөл жанр бол үнэхээр л овууд болоод овгийн нэрийг бол үнэхээр гоё сольд юм уу тиймээс ер нь бол нэг тийм овгийн тэр тис дараа мараа эсвэл те янз бүрийн энэ тэр нарийн юмнуудын бол ер нь бол яг нарийн тэр хэлэх ер нь бол боломжгүй болохоор ингээд дуусч байгаа байхгүй. За тэгээд дараачийн бичлэгүүдээс ахуулаад ер нь бол юу орно. Ингээд би ер нь бол та нарт ингээд уншиж болоход ингээд гоё вебтунуудыг те тэгээд үзэж болоход гоё аним эсвэл манга те янз бүрийн юмнуудыг санал болгохоор ер нь бол шийдсэн байгаа. Энэ нэг үгээр жоохон миний цагийг хэмнэж байгаа байхгүй юу. За дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай.